За Ниваны хоёрдугаарт нь Яхарвын ялуу гэдэг юм. За хоёрдугаарт нь 8-5 тэдгээр рээрээр тус бүртэж 4 хан хийгээд 4 үүд байх бөгөөд гэж. 4 хан 4 үүд байдаг юм. Тэдгээрийн гадна талд нь төмрийн хүрээдэгдсэн хийгээд хүрээ түүнд орч гисэн 4 үүд байдаг болоо. Үүд тэдгээр тус бүртэж амтны там 4 байх бөгөөд мема мөржим ав гэж. За галт нормон гуу гэсэн үг тийм. Гуу. Галт нормон гуу жалга гэдгийн гуу шүү. Ав гэдэг нь гуу жалга гэдгийн гуу юм. Гуусан гэдэг нь гуу гэж. Мема мөр гэдэг нь галт нормон гуу. Орон нягжийн дам мам чисан дамраа дар намба гэж. За орон нягжийн гэхээр хүүр балчгийн шавар буюу гадна шорооны дамраа гэж. Одоо шаварт хүүр мэт чисан дамраа дар намба. Гадны одоо шавар одоо хүүр мэт одоо нам гэсэн тийм намг гэсэн. За бүдийн лам согдон гэж. Үсний хутгын одоо мөр тэргүүтэн хийгээд чүүлэн 10 мэд гэж. Гаслант одоо мөрөн тийм ээ 10 мэд гэдэг нь машид дүгүй гэдэг нь машид дүгүй гэдэг нь гаслант мөрөн болоо гэж. Ийм 4 там бол тэр бүгд одоо 4 хаалга байдаг. 4 одоо хаалган дээр нь бол бас 4 ийм там яг ингээд дистрачлал ингээд байж. Нэг таалган дээр л 4 энэ 4 там дөрвөлээ ингээд дараалаад байж байдаг гэсэн үг. Хаалга болгондоо тэгээд 4 бүгд 4 дөрвөлээ дараалаад ингээд байж байгаа. Тэла дамбууны мемэр бүү нүв зам ядлаа гэж. За түүний анхных нь галтан нурам өвдгийг далдлах бишээ бүү гэдэг нь шагаа юм. За шагааг далдлах төдий байдаг гэж. Амтэн тэдгээр нь орныг хайгаад довоона гэж одоос тэнд хөлөөн тавихын цагт арьс болон мах цус бүгд нь эвдэрнэ гэж. За бүгд нь эвдэрнэ гэдэг нь энэ үед бол түлэгдэж байгаа үед бол яг бүгд бол түлэгдэнэ гэсэн. Тэгмээцээ өргөхийн цагт тэдгээр нь дахин төрөх болоо гэж. За иймэрхүү маягаар танддаг. Тэр одоо тамаас арай гэж нэг гараад нөгөө дөрвчин одоо ханныхын 4 хаалгын аль нэг хаалгаар нь арайгаа зүхтахад бол үүдэнд нь хамгийн түрүүнд юу тосч байдаг вэ гэхээр тэр галт ном гоо байна. Тэр нь бол харахад мэдэгдэхгүй ингээд юм. Тэгээд тэнд санаанд гүйж чад санамсаргүй гიშгтэл хамаг одоо юм шатаал өргөнгүүд эдгэрэл дахиж гიშгээд ингээд зовоод явж байгаа. За Ниваны дээд нь давчиг байна гэж. За хоёрдугаарх нь тэр луга ойр орчимд гэж. Яг тэрний дараач гадна талаар гэсэн давчиг байна. Ойр одоо орчимд чисан дамраа гэж. Гадна шорооны шавар хүүр мэт намаг байх дор гэж. За ийм одоо намаг байна. Амтэн орныг ирсэн нугууд бэр галваадан тэр жилнэ гэж. За гатлах хийгээд тэнд унаад гэж. Одоо тэр намаг дундор гатлахтай зэрэгэл тэндэн одоо жилнэ гэхдээ тэр ингээд унана гэж. Тэрүү ганж жилэхдээ тэрүүл дээшээ харж унахыг хэлсэн шүү дээ. Тэрэн шиг жилэгт нь унаад гоо манчид жиндээ дүг гэж. Толгойноос доошх нь бол живэд байх болоо гэж. Живэн одоо байх болоо. Дамд энэ. За шавар тэнд бүү хорхой чүү ном гэдэг тэр төмөр бишээ одоо хурц хушуутай гэсэн. Чүү гэж хушуу тийм үү? Хурц одоо хушуут хорхой гэсэн. Бүү чүү ном гэдэг нь хурц хушуут хэмээгч одоо хорхой байснаар тэдгээр бэр арьс болон мах хийгээд шүрмэс болон яснагуудыг нь бигшин гэж. За цоолох хийгээд чөмгөнд нь тулгах хийгээд бүрүүрж өдөө гэж ингэж одоо нөхөлж өдөө үлддэг болоо гэж. Нөхлээд ингээд цоо одоо иддэг л гэсэн. Сүмбаны за ингээд тэн дотор бол ийм одоо амтнд одоо хорхойд одоо идүүлдэг ийм одоо там маяг юм байна. За 3 дугаарх нь дам дээд нь давчиг байна. За шавар тэр луга ойр орчимд гэж. Нөгөө нэг шаврын чинь цаахан талаар нь дахиад гадуур нь хүрээлэгдсэн. Үсний хутганы эрийг жигдэлсэн зам байдаг гэж. Тийм зам байдаг бөгөөд
Амьтан орныг ирсэн нугууд тэнд одохлууга гамбаа шагнааны гэж хөлөөн одоо 50-аас арьс болон мах хийгээд цусыг нь таслах дор. Дэгнэ гэхээр өргөвөөс тэдгээр нь дахин одоо ургадаг гэх юм уу та төрдөг дахин одоо ургадаг болоо гэж. За тэр луга давчиг байна гэж ойр орчимд нь одоо энэ юу юм нагцал арилдын ломаажин бол нөгөө юун дотор ордог юм байна шүү дээ тийм ээ. Арилдын ломаажин бол ер нь энэ бүдийн одоо лам дотроо л бүдийн ламдаа л бараг батах юм байна да. За тэр луга ойр орчимд нь цэцэрлэг илтэн навчит хэмээгч байдаг. Илтэн навчит гэдэг нэртэй тийм нагцал ой шугуур одоо байдаг. Нөгөө амьтан орныг ирсэн нугууд тэнд одоод түүний сүүдэрт нь шүтэх хийгээд ходвана гэж суугаас гэж сүүдэрт одоо бараадаад ингэ суугаас шинлээ модноос арилдий тагдаг гэж одоо илд цохойгаад гэсэн юм тагдаг гэж цохойгаад илүү гараад гэсэн үг шүү. Илүү гарах цохойх гэсэн үг шүү. Цохойгаад тэдгээр бэр гишүүн болон нянлаг гэтэр үе мөчийг нь шиг гоо гэж тасдах болоо гэж тасдах та хэрэг гэсэн хэрэг болоо. Одоо том гар хөл янлаг гэхээр гар хөл дэргүүт нь том үе мөчөнд хэлж байна. Нянлаг гэхдээ зэрэг чи одоо гарын хуруу муруу хөлийн хуруу муруу тэр байгаа юм чинь. Тэдгэрийг нь бол шууд одоо хэргадаг гэж. Тэдэг дэр жилвана та тэдгээр тэнд унваас тийм ээ. Одоо хамгийн минь хэргуулсан амьд чинь тэгээд унаад өгнө. Тэгэнгүүт чи сэрэвүү даг оноо гэж. За тийм одоо хотч нохой нугууд ирээд жавна тогжин сав араас нь одоо тастан идэх болоо гэж. Жавна тогжин сав. Дээд нь давчиг байна. Тэр луга ойр орчимд жагжин шин шалмаа лаяын цал байдгаа гэж. За төмөр одоо модон шалмаалын цэцэрлэг байдгаа гэж. Шалмаалын гэдэг нэртэй тийм төмөр модон цэцэрлэг байдгаа гэж. За амьтан орныг хайсан нугууд тэнд одох хийгээд түүн дор авирин одоо жүгдээ гэж орвоос авирин одоо орвоос гэсэн үг. За нөгөө нохой мохоноос зогтаагаа тэндээгээд авирваас авирахын цагт өргөсний үзүүр ам нь уруугаа харж буухын цагт ам нь дээшээ одоо харах бөгөөд тэдгээр бэр гишүүн болон үе мөчийг нь хэрах болоо гэж. За бас л ингэ хэрах хаажна гэж. За дэнэ хааж агжийн чүүжин. За тэнд төмөр аман хушуут тэ одоо чүүжин жава ядагч хушуут хэмээгч одоо байдаг байснаар тэрбэр паргва ам гэхтэр мөр юм уу говуулаад аднаа толгой дээр нь сууж байгаад нүднийхэн цөцгийг тастан идэх болоо дөрөв нэг шиг одоо тогжин тоншин одоо идэх юм шуун дээр бол нохойн дээр бол яг тастаж одоо идэх гэж хэлдэг. Тэдгээр нь цончоог нодвор дайвис жигдүүж аав. За тэдгээр нь тэр мясны хорлол адилхан учраас нэгд үлдсэн болоо. Тэдгээр нь бол мясны хорлол юмаа гэдэг талаараа бол адилхан учраас нэгд оруулж байгаа маа. Нөгөө нэг одоо өсний хутхан зам гэдэгтэйг нэгд орчиж байгаа. Өсний хутхан зам гэдэг чинь бас мясны хорлол шүү дээ тийм ээ. Тэгээд нөгөө тэр шалмаалын одоо цал тийм ээ. Тэгээд арилдын ломоо одоо нагцал хоёр бол бас л мясны хорлол учраас бүгдээр ингэ нийлүүлээд нэг болгочих байгаа гэж. Нэг там гэдэг болж байгаа. За дөрөвдүгээрт нь шалмаа лилуга давчиг банаж ойр орчимд чүүлэн арим мэд гэж. За гаслант мөрөн хэмээгч буцалсан жүрж уруулагч ус гэх юм уу да тийм ээ. Уруулагч ус гэдэг нь одоо нэг хөрөд мөнгө усч байдаг юм уу. Ямарваа нэг юм дээр хийнгүүтээ шууд төлдөг одоо яадаг тийм одоо уруулагч ус байх юм да. Тэр уруулагч ус буцалснаар гэж. Буцалсан одоо уруулагч усаар гамааг дүүрсэн одоо байдгаа гэж. Тийм одоо дүүрсэн тийм одоо мөрөн байдаг бөгөөд сэмжаа найз холбоодог амьтан орныг хайсан нугууд тэнд унаад дээш доошоогоо одох хийгээд чанагдах нь гэж. Дээш доошоогоо одох хийгээд тэгэхээр нэг дээш ил гараад нэг далд ороод гэсэн. Нэг мог гэж ил далд орон
одоо ингэж хөвж тийм ээ. Тэгээд цэдваныг чанагдах нь үлгэрэл байс усаар дүүрэн тогоог их гал бадарсны одоо дотор гэж их гал одоо бадарсан усаар дүүрсэн тогоон тогтоод тогоотой ус нь буцалтсан тийм одоо тогоон дотор вандвэ тэргүүтнийг хийсэн мэт байдаг гэж. За мөрөн түүний хоёр эрэгт дам нийна гэж. Энэ мөрөн ингээ байж болж хоёр талын эрэг байж. Хоёр эрэгт нь гартаа югба гэдэг тэрийг бэрээ хийгээд уурга хийгээд тор барьсан нугууд суугаад гадагшаан гаргахынч гаргаж өгөхгүй хийгээд гэж. Гадагшаан одоо гаргахгүй буцаагаад нөгөө тэр буцалсан одоо гол руу нь бол ингэж буцааж түлхдэг ч юм. Тэгээ уурга юм уу? Жаас гэдэг тэр тороороо гадагш нь гаргаад хэрвээ аль эсвэл нэг бол уургалаад нэг бол тороор шүүгээд ингэж гадагш нь гаргаж ирээд саши чимбүү их одоо газар суурьнд бадарсан дор гэж. Бадарсан одоо их газар суурьнд маш одоо халуун улайсан тийм одоо газар суурин дээр ган жалдуу шахдаг гэж. Гэдрэг одоо харуулсан тавиад юу хүсэж байна хэмээн асуух болоо. Тэдгээр биевэр юу ч мэдэхгүй үзээгүй бөгөөд гэвч өсөж байна, цангаж байна хэмээвээс за өсөж байна, цангаж байна хэмээвээс төмөр одоо туллам гал бадарсан гал машид бадарсны ихтер машид одоо бадарсан буюу машид улайсан тийм одоо төмөр тулмыг л аманд нь цотгох хийгээд сан голвоо гэдэг тэрэг буцалсан одоо тэр одоо зэсийг юм буцалсан одоо хайлмдыг бол аманд нь дүгсоог цутгах болоо гэж. Нихор бодон ницэванила цэцэд эмэддүү саяын оошир шатдаг. За ойр нихор багтаа тэр ойр орчин болон ницэва багтаа тэр чинь одоо ойр хөнөөгч буюу одоо алаг цог там гэсэн юм да. Тэр хоёрт насны хэмжээ багтлал байхгүй гэж саяын оошид бол номлосон байдаг гэж. Пав тогтын саяын оошид гэдэг номлосон байдаг. За гэвч зовлон тэдгэрийг амсах үүлийн чадамж нь эс барагдах төдий хүртэл зовлон амсах болох болоо гэж. Зовлон амсаар байх болно шүү дээ гэж. За сумбаны данил хүйтэн там сэмжээг нялва чимбүү жажийн тадцоо гэж. За амьтны одоо их 8 тамын одоо харалдаа нэг түмэн багцад нижгээдийн чамдад байх хийгээд тэрний цаа талд байх хийгээд за тэгээд эндээсээ 3 түм 2000 бэрийн доод талд хамгийн эхлээд яг чүүржин буюу усан хөөст гэдэг там байдаг гэж. За тэндээсээ бэр 2000-аар таслагдаад бусад 7 байдаг болоо. За түүн дор 8-аас чуурчин буюу усан хөөст нь их салхибээр тайлбарснаар бүх бие нь усны хөөс гарсан мэт хүмбаа гэж. За гарсан мэт одоо цэврүүтнэ гэсэн хүмбаа. Аль эсвэл хүм гэдэг нь одоо усны одоо хөөс буюу усны одоо цэврүү гарсан мэт одоо хүмбаа хөлдөх. Хөл заримдаа хүм тэр үхтээрч явж байдаг. Гэхдээ арай бол үхсэн биш. Ингээд одоо хөлдөх болоо гэсэн. Чуур долманы. За тэр цэврүү нь одоо хагарах нь. За хоёрдугаарт нь бол эхнийх нь бол ерөөсөн цэврүү гараад ингээ хөлддөг тийм там байх. Хоёрдугаарт нь тэр гарсан цэврүү нь бол хагардаг тийм там байх. Чуур долоо. Цэврүү хагардаг нь чуур долоо шиг. За усны хөөс хагарах мэт гэж. Усны хөөс ингээ бөмбөж байгаа бүк гэж хагардаг мэт хүмбаа хөлдөх болоо гэж. Усны хөөс хагардаг шиг тэгж одоо хөлднө гэж. Соо там бадан жихэд сэрвадан ачуу сэрваны цэг донлоглоо дагваа гэж. За соо там ба гэдэг нь шүдэн одоо хавирах хийгээд жихүү хэмээх хийгээд ачуу хэмээх нь үгийг гаргах ёсноос нь нэрийдсэн болоо гэж. За ийм там соо там ба жихэд ачуу гэдэг дараагийн 3 там байх нь. Эдгээр нь юу гэж хэлж байгаа юм бэ гэдэг соо там ба гэдэг тамд бол одоо даарснаасаа болоод шүдэн тачигнаад тачигт одоо ингэ жижирч байдаг. За нөгөөх нь бол жихүүд гэсэн дуу гаргаж байдаг. Нөгөөх нь ачуу гэсэн дуу гаргаж байдаг. Тэргээр нь бол нэрийдсэн юм аа гэж. За ингээд 5 болцсон уу тий. За 5-ын дараач 6 дахь нь удвал дар гайваа гэж. Удвал мэт хагарах гэдэг юм. Их салхибээр талбигдсанаар амны өнгө нь
хөхрөх хийгээд ам нь 5 юм уу 6 хагарах болоо. Нөгөө цэврүүнүүдийнх нь амных нь өнгө нь хөхөрч ирээд тэгээд цэврүүнийх нь ам нь бол 5 юм уу 6 одоо хагардаг. Ийм одоо том бол удвал дараа гайваа гэд нэрлэдэг байна. За бадам дараа гайваа нэг. За 7 дугаарт нь тийм ээ. Дямхаа метод хагарахч гэдэг там нь өөр омбуулаа дайдаг. За хөхөөсөө хэтрээд улаан болох бөгөөд гэж. Түрүүнд хөхөрч байсан бол одоо хөхөөсөө хэтрээд марвар жүрлэх улаан болоод ам нь 10 юм уу тэрнээс олон хагарах болоо гэж. Бадамдар чэр гайваана гэж. Дямхаа мэт ихэд хагарнаа гэдэг нь багва шинд марвар жүрнэ хаажаа ам дэлэжа мангар гайваа гэж. За арьс нь машид улаан болоод ам нь 100 юм уу түүнээс ч олон хагарах болоо. Тэдгээр нь саяын оошид номлосон байдгаа гэж. За тэдгээр нь саяын оошид номлосон байдаг. Насны хэмжээ нь за магадаан дилний одоо 80 ачмаг нэгийг жанхал гэдэг нь бол одоо ачмаг гэдэг гэж яваад байдаг. Уг нь бол юу гэсэн үг вэ гэхдээ тэр жанхал гэж шуудайл гэсэн үг юм. Дилний шуудайл гэж. Одоо манайхаар бол гурилны шуудай 25 хэлний гурилны шуудай 50 хэлний гурилны шуудай гэдэг байна шүү тийм ээ. Тэрэн шиг л одоо тийм магадагийн дил хийдэг нэг тийм нэг хэмжээтэй тийм шуудай байдаг байх нь л жанхал гэж. Жан гэдэг нь бол одоо ер нь судлах дээрч явж байдаг, заримдаа ариусгах дээрч явж байдаг, заримдаа хийх дээрч явж байгаа. Хал ихтэй дэрч ачдаг юм хийгээд ачдаг нэг тийм хэмжээ шүү дээ тийм ээ. Тэн шиг. Ихтэй дэрч жанхал гэдэг нь бол одоо ачмаг л гэж хэлэх юм да. Тэгээ дилний одоо ачмаг буюу 81-ийг та 80 одоо дилний ачмагийг дилжиш чунгар гандаг. За дилээр бүр шигшин дүүргээд гэж чүрүүр гэдэг нь бүр одоо чигжин дүүргээд гэсэн үг. Чүрүүр. Бүр сайн дүүргээд гэж. Тэнэ ло жаажана дил рээрэж юм үсэ. За нөгөө 80 одоо тэр ачмаг бүр чигжээ дүүргэсэн тийм одоо дилнээсээ 100 жилд дил нижгээд их гаргаснаар дил тэр нь хоцрол үгүй садвалаа гэж барагдвас чууржангийн насч түүнээс одоо урт юм а гэж. Тэгээ доодох нугуудын нас нь урдах урдахаас 20 дахин илүү гэж зарлагдсан болоо гэж. За энэ барагдчихгүй юм байна. Магадагийн дил гэдэг нь хамгийн жижиг дил гэж байгаа. Одоо бид нар чинь дилнэг гэдэг хар юм байдаг шүү тийм ээ. Тэрнээс жижиг юм байх юм уу одоо яах юм. Бодвол хар дилнийг хэлж байгаа юм уу. Гэхдээ бол бидний тэр нэг дилнэг гэдэг хар юм ч их жижиг юм байдаг шүү тийм ээ. Жагрууд бол дайд гэж яриад байдаг. Тэрний дил юм шиг байна. Дайд гэж яриад. Тэгээд дайл бол нэг ерөнхийдөө юу гэх юм бэ? Бас тийм жижиг биш ээ. Нэг ванду диаметр нь ванду шиг л юм байна л да. Тэгээд тэгсэн мөртөө хавтгаа тийм л юм. Хавтгаа учраас тэр чинь хамаагүй нэг шууд 7 орно шүү дээ. Хавтгаа тэгээд ийм дүгүргийн юм бол болцоо тийм хөө зарим жараа том зарим нараа жижиг янз бүр л байдаг. Шаардл хардал гэж янз бүр юм. Тэгээд тэрийг чам жиддэг л тийм л юм байна. Тэгэхээр магадаан дил гэдэг нь бол магадаа гэдэг чинь энтхийн цаадалд гарна шүү дээ тийм ээ. Тэрний дил гэдэг бол энтхийнхээ одоо дайлнаас л жижиг хэмжээтэй юм байдаг. Тэгээд тэрнээс л 80 ачмаг дилийг л бүр 80 ачмагийг бүр дилээр бүр ингэж бүр шигшиж дүүргээд тэгээд тэр одоо тэн дотор хичнээн тооны дил орох хөөхтэй тоошгүй олон юм болно шүү тийм ээ. Тэгээд тэрийг одоо өдөр болгон биш, жил болгон биш. 100 жил нэг дил аваад ингээл тавиад явах юм бол тэр дил хязээ барагдах хөөхтэй зэрэг нэг хэмжээгүй хугацаа гарна гэх тийм ээ. Чууржингийн насны хэмжээ бол тэрнээс л урт байна гэж. Тэгээд доодох нугуудын нас нь бол урдахаас л 20 дахиар 20-20-оор ингэ үжигдэл яваад байх юм гэж. Тэгэхээр тэр хүйтэн там нь бол халуун насаа л урт настай юм гэдэг. Тийм. За Шива Ницемийн ялвааны гэж. За дөрөвдүгээрх нь. Дөрөвдүгээрх тэр одоо ойр алаг цог там гэх юм уу? Аль эсвэл юу гэх юм? Ойр хөнөөгч там гэх юм уу? Тэр нь бол тэгээд алаг цог гэдэг нэр нь бол бас зөв нэр чим санагдаад байна. Яагаад вэ гэхээр одоо бид нар ч нэг алаг цог там гэдэг. Тэгээ яагаад тэгвэл энэ там бол байнгын зовлонтой биш гэж байна. Зарим нь бол өдөр зовлонтой, шөнө зовлон. Зарим нь шөнө зовлонтой,
өдөр зовлонгүй. Ийм янз бүр байдаг гэж байгаа. Хүнс намын шалан дээр хүртэл гараад байдаг шүү дээ. Нэг хүн нэг одоо хүнээс одоо ингээд хүний нүгэл хийхгүй гэж ам дангараг өгсөн. Тэгвэл би бол өдөр одоо амтны ам тасдахгүй юм. Аль эсвэл шөнө амтны ам тасдахгүй гэдэг ам дангараг өгсөн. Тэгээд тэрийг биелүүлээ яваад байсан учраас шөнө болохоор зэрэг болов жаргалтай байгаад байдаг. Тэгээд өдөр болгонгоо зэрэг янз бүрийн тоглоом амсаад байдаг юм. Тэгээд зарим одоо юун дээр бол бүр ламнар хүртэл байсан гэж байгаа шүү дээ. Тэгээд очиход ингээд холоос харахад бол өдрийн цагаар бол ламнар хурдаа гараад байдаг. Номоо шаад ингээд бүр ингээд байдаг. Шөнө болонгоо зэрэг барьсан юмнууд нь дэвсэг болоод хоорондоо бие биенийгээ ингээд шүмжээгөө хэрчиж хязгаар аваад хардаг. Тэгээ өглөө өөрөөр бүгд ухаалдаж очоод нар гараад нарны гэл тусангууд бүгд босч ирээ. Тэгээд хурал мурлаа үдээ явдал хүрдэг. Тийм там хүртэл байсан гэж байна. Дүлван одоо лүнши гэдэг гоос тийм. Лүншиг дүлваны одоо лүнши. Дүлваны лүнши дээр бол тийм хүмүүс нэлээ хэд гардаг. Тэгээд дүлваач нь бол хамгийн их бодит байдалтай дүгнүүлсэн л ном шүү дээ тийм ээ. Цанилтан данил. Тэгэхдээ зэрэг халуун там болон хүйтэн тамын ойр орчимд байдаг хийгээд хүний оронд ч байдаг гэж саяын оошид бол зарлигдсан бөгөөд. За их далайн эрэг луга Нивана гэж ойртвоос байдаг гэж бас лүншигээс зарлигдсан байна. За жишээлх юм бол гиндэн сүрэнжийн догжлоо жумааш нь гэж гиндэн сүрэнгийн одоо догжлоос гарсан ч юм болоо гэж. Гиндэн сүрэнгийн догжлоо. Зүүрчүүлээд байгаа марчжээ. Гиндэн сүрэн гэдэг нэртэй нэг одоо хүний нэг тийм одоо юу домог гэх юм уу да догжлох шиг. Догжиж домог гэх юм уу туучч гэх юм уу тийм үү. Арамаяна догжиж гэж байх шиг тийм үү. Дагдуу үеийн догжиж гэж байх шиг. Янз бүрийн догчдод онолыг өгүүлэх гэсэн үг л дээ тийм үү. Онолыг өгүүлнэ гэдэг нь юу гэхээр тэр хүний тухай одоо түүх гэх юм уу, домог гэх юм уу. Арамаяна догчд гэдэг нь арамаяна тууж энэ төр орчуулсан тийм. Айл таарснаар нь тэгэл болно үстэй. За тэдгээр мэт юм аа гэж. За дэтэрна дидэгдүү жэвийн жүүний. За тэр адил болвоос тэдгээр төрхийн уг шалтгаан нь хойно номлосны дагуу машид гарахад ойр учраас өдөр нижгээд хийгээд за мөн олныг одоо хураах дор урд хураасан ч одоо хэмжээшгүй байгаа учраас сэтгэл амгалантай суух нь зохисгүй тул тэдгээрийг санаад айж үлдэх ёстой гэсэн эрг баржаатай гэж үлдэх айж үлдээрээ. Тэгээд Д гэдэг нь бол яг учир шалтгаан тааж байгаа. Учир нь тэдгээр дэдэгдэн барна үгжүү жуа дилэ мэдвичэртэй гэж. За тэдгээр луга завсарт нь үгжүү жуаг амьсгаа гүйх үүнээс илүү байхгүй тулд болоо гэж. Тийм ээ. Тэр там төрөх бидний өнөөдрийн энэ байгаа хоёрын завсар тийм хол байгаа мó тэр там гэдэг чинь биднаас тийм хол идэм үү энэ хэдэн мянган бэрмэрийн доор байдаг гэдэг биш тийм ээ. Тэгээд тийм учраас тийшээ явж очиход бол их хол тийм юм байдаг юм уу тийм биш ээ. Тэгээ хүн байж байгаа там төрх хоёрын хооронд бол үг жууа дилэ мэдвичэртэй гэж. Нэг одоо амьсгалаас л өөр юм бол байхгүй. Амьсгал тасарлаад бол тэгэл өхөөл тэр там төрх нь шүү тийм ээ. Тамд бол яа төрх өөхлөө зэрэг чинь бол умаа интерес төрөхгүй. Там чинь шууд зүүдэж ялж шүү тийм ээ. Шууд гинтл хувлаад орчихно гэж байгаа шүү. Тийм учраас бол ерөөсөө энэ хоёрын хооронд нэг амьсгаал байгаа шүү л гэж. За эдгээр юу өсөхлөөр дэрэг дедэрна гэхээс явж байгаа тийм урдлын. Тэр адил бол бас тэдгээр төрхийн уг шалтгаан нь хойно номлосны дагуу машид хойно номлон тийм ээ. Үүлийн үр дээр гарна л да. Хойно номлосны дагуу машид гарахад ойр учраас гэж. Ер нь тэр тамд төрх үйлийг чинь бид нар бол хийхэд бол маш ойрхон бараг л. Нямаар ээрээш өдөр нижгээд хүрчлэн ирээрэшин яа гэж бас хүү олныг хурааж байдаг гэж. Бид нар бол одоо бол өдөр болгон л там төрх уг шалтгааныг хураасаар байгаа. Тэгээ тэрний дээрээс урд хураасан ч урд нас болон тэрний урд насууд тэргүүтэнд хураасан ч одоо хэмжээшгүй байгаа учраас тамд би одоо төрөхгүй гэж гайгүй үсттэй тэр там амт нь бол одоо төрөхгүй байлгүй дээ тэргээд юм сэтгэл амар сууж байх нь бол зохисгүй юм аа. Тийм учраас тэдгээрээс бол айх ёстой гэж. Яагаад айх ёстой юм бэ гэхээр тэр тамд төрнө гэдэг чинь тийм хол биш байх шүү. Тэдгээрийн завсартууд ерөөсөө нэг
амьсгал гүйх орж гарахын л тийм цай байна гэж. Амьсгаад нэг гадагшаа аваад эргэж сорж авч чадлаггүй л алдах юм бол тэгэл хүн бас орлоо өстэй тийм ээ. Биднээс ихээс төрөнгүүтэл амьсгалыг бол сорж авч байгаа шүү дээ тийм ээ. Сорж аваад буцааж гаргаад тэгэл амьсгалаад эхэлсэн ингээ амьсгалаа. Одоо өвхийн цагт бол нөгөө амьсгалал одоо яг өөх гэж байгаа хүний дэргэд байж байхад энэ бол бодтол харагдж байдаг шүү дээ тийм ээ. Гадагшаагаа ингээл ингэж уртаар алдаал тэгээд тотгошоогоо бол авч чадахгүй тэгээд хэрчгэнээр араа гэж нэг юм аваад амьсгал нь ороод тэгээд нэг гайг болоод уцааж ингэж алдаал тэгж бол нэг авч чадахгүй тэгээд нэг хэрчгэнээ тэгээд тасарч байгаа шүү. Тэгтээ зэрэг бол үг жууа дилэ мэдвичэрдэ гэдэг чинь тэр байна. Тийм учраас жонжигт юу гэсэн байна тийм ээ. Тамийн үйлийг үйлдээд гэж Нялваины лайж нэг тамийн үйлийг хийчгээд жичэр дитэр дээвэрнэ гэж. Юуны тулд энэ мэт амгалантай оршино вэ гэж. Тамд төрөх тийм үйлийг хийчгээд яагаад энэ мэт амгалантай оршоод байна вэ гэж. Тийм ээ зовлонгоос нь айх хэрэгтэй шүү дээ гэж. Хэрвээ чи гэрээсээ гараад чамайг хэмх зохиод өгье гэвэл хүн биднээс айгаад гардаггүй үстэй тийм ээ. Тэрнтэй ч бараг ялгаа байхгүй. Дараа төрөлтөл яг тэнд очиод одоо хэмх зохиулаад тастуулаад хэрчүүлээл гал мал тайруулаад их гэж байгаа. Тэгтэл бол тийм үлийн хийчээд яагаад одоо ингэж айгаад одоо айхгүй байна вэ гэж хэмээсэн хийгээд. Шиврэнгээс ч бас юу гэж айлдсан байна. Хилэнцтэн амьсгал гарах нь хаагдсан төдий нэгийн цагаар завсарт нь таслагдах гэхлээр тийм л одоо зайтай гэсэн. Бард чодва гэдэг завсарт таслагдсан. Тийм цаг хугацааны л бард чодва ном гэхлээр зайтай нугууд нь Нялваийн тамийн дуналд гэж зовлон шальяа гэдэг тэр хэмжээ шигүйг сонсоод тэгээд нам дондоо гэж нэн хоосонд мижиг гэж үл айх алин байгаа чинь очрын аргашинтай юм уу гэж. Очрын одоо мөн ч нартай юм уу. Тийм ээ там нь зурсан үдсэн хийгээд сонссон хийгээд дурдсан хийгээд унссан хийгээд дүрсэн дүүлсэн нугуудан ч жигва жидвэр журна гэж аимшигыг одоо төрүүлж байхад барагдашгүй тийм боловсролгойг анхааран амссан нугууд нь өгүүлэх юу байна вэ хэмээн дарлагсан гэж. Гэхдээ тэрийг хилэнцтэй тийм ээ. Тэгээд тамд төрөх одоо хилэнц дигжин гэдэг хилэнц нүглийг хилэнцтэй гэдэг нь тамд төрөх хилэнц нүглийг хураацсан. Тэгээд нөгөө там нь бол үгжүн гагва замшигын дүүжис бар чадваа гэж. Нэг амьсгал гарах нь хаагдах төдий тийм цаг хугацаагаар л одоо таслагдсан, завсар таслагдсан тийм цаг хугацааны л зайтай байж байгаа. Тийм одоо хүн байж нөгөө төр тамийн одоо зовлонгийн талаар хэмжээ шиг юмыг одоо сонсоод тэгээ өөр тэрэндээ бол яг нам дондоо гэж одоо нэн одоо хоосон юм шиг ерөөс нь там гэж байдгүй юм шиг ингээд айхгүй ингээд одоо байж байгаа чинь тэр хүн өөрөө одоо доржээ нэг бол доржээ харан шин чи юм уу юу юм гэж. Тэгээ там гэдэг чинь бол маш аимшигтэй шүү дээ. Ягаад бол тамийн тухай зурдсан байгааг ингээд үзэхтэл яах вэ гэдэг зэрэг аимшигтэй тийм ээ. Сонсох, санах, тэгээд унших. Тэгээ тэрийг бол дүрсэн мөрсөнд одоо үйлдэнэ гэдэг нэгээд одоо хүн жүжиг мүжиг болгож одоо үйлдэх ч юм уу. Тэгэх юм бол тэгсэн төдийгөөр тэр бол яхаа гэхээр хэмжээ шиг одоо их тийм аимшигтай. Айцыг төрүүлдэг юм шүү дээ. Тэгэхэд бол зөвхөн үзэх харахтал тийм байгаа юм чинь яг барагчгүй тэр тамийн одоо тэр наминжийн барайвыг яг бодтойгоор одоо амсах юм бол ямар байх вэ гэдэг нь өгүүлэх хэрэг юу байна вэ гэсэн хэмээсэн болоо. Дунал дагуу яан шиврэнлээ гэж. Зовлон хатуу гэж шиврэнгээс тамийн зовлон гэдэг үнэхээр хүчтэй хатуу байдаг юм а гэдгийг шиврэнгээс та тамийн зовлон гэдэг бол хэмжээшгүй хатуу хүчтэй зовлон байдаг юм а гэдгийг шиврэнд юу гэж айлдсан байна вэ гэдэг. Дэва гүнжийн нана амгалан бүгдийн дотроос сэрд садва гэсэн шунлыг барсан амгалан дэвийн амгалан тэр шунлыг барсан гэдэг нь бол амгалангийн эзэннийг одоо үлдэх Жедавр гэж да ямар мэт. Түүнчлэн зовлон бүгдийн дотроос нэрвэлтгүй тамийн зовлон машид барагдшгүй. Энэ нь нэг өдөрт богиножад 300-аар машид хүчтэй хатгуулсан зовлон алин байгаа. Тэр нь тамийн зовлон өчүүхэнд орч
Альяа мижи гэж зүрлэж үйлдэшгүй хувьд нь ч хүрэхгүй болоо хэмээсэн байна гэж. Одоо альяа мижиг төсөөлж үйлдэхгүй гэсэн үг тийм ээ. Тэгээд хувьд нь ч хүрэхгүй болоо гэж. Олжи гэдэгт нь төсөөлөл гэж явж байдаг шүү дээ тийм ээ. Олцод гэхдээ зэрэг чинь төсөөлсөн бүдүүн тоомлсон гэсэн тийм үг юм шүү дээ. Олыг гэж төсөөлж үйлдэшгүй гэж. Тэгэхээр амгалангийн дотроос хамгийн мундаг амгалан гэж юу байдгийг бэ гэхдээ зэрэг бол шунал барсан амгалан нөгөө нирваны амгалан гэсэн үг шүү дээ тийм ээ. Нэгсэн доо даажинбын барав товлоод бүх нисвасыг багначих. Бүх шунлыг дарчих юм бол тэр амгалан гэдэг чинь амгалан бүгдийн дотроос бол амгалангийн эзэн мэт байдаг юм байна. Тэгвэл тэрнтэй адилхан зовлон бүгдийн дотроос хамгийн айхтар зовлон юу байдаг юм бэ гэхдээ зэрэг нэрвэлтгүй тамийн зовлон байдаг юм аа. Тэр бол маш их барагдчихгүй тийм байдаг юм аа. Тэгээ жишээлх юм бол нэг өдөрт одоо энэ замбуу төв дээр тийм ээ нэг өдөрт одоо богино жадаар 300 удаа ингээд маш их хүчтэй жадлуулах юм бол ямар зовлон гарах вэ тийм ээ? Хэмжээшгүй зовлон гарна шүү дээ тийм ээ. Тэрэг мэрэгт тэр болтой дэглүүлж байсан хүн бол мэдгүй. Юмар одоо цогт нүдэх юм тийм. Ихтэй зэрэг ямар зовлон гарах вэ тийм ээ? Хэмжээшгүй их зовлон болно. Тэгвэл тэр зовлон ямар хэмжээшгүй зовлон байдаг. Тэгвэл тэр нь бол тамийн зовлон нэг жижигхэн зовлонгийнх нь тай нь бол тэрийг бол төсөөлж болохгүй гэж. Адилхан гэж. Тэр үтгээл одоо тийм 101% нь ч баг хүрэхгүй гэж хэмээсэн байна. Гэхдээ тэрийг бол хэмжээшгүй зовлон байна гэдэг нь бол. За тэр мэтийн зовлонг үүсгдэг уг шалтгаан нь өөрийн одоо хоноо гэдгийг өмнө оруулах юм бол зөвхөн өөрийн гэмт явдал мөн гэдгийг шивэрж яалаа гэхээр мэдж үлдээд чунгуу гэдгийг өмнө оруулах юм бол багахан гэмт явдлаар ч магаа балаа гэж эс халдаагдахад тийм ээ халдаагдахгүй хүч юу байгаагаараа шамдаарай. Тийм ээ яагаад шамдах хэрэгтэй бэ гэхээр тэр дэнийтлээ гэдэг нь тэр ямхтаас гэж юу хэлж байна? Шиврэнгээ хэлж байна тийм ээ. Тэрнээс шиврэнгээс нүглийн үр эдгээр нугуудын хөрөнгө нь бие ихэл сэтгэлийн гэмт явдал чожжсны чивэр юу жинэ гэж юу болох нооч түүнийг тоос төдийч одоо байхгүй тэрмит дэдэр нижиг тэрмит одоо ямхтын хүчээр шамдан зохио хэмээсэн болоо гэж. За түүний уг шалтгаан нь бол арангийн өөрийн хураасан одоо нүгэл хилэнцсэн муу юм аа гэж. Тийм учраас бол жоохон ч гэсэн нүгэл хилэнцсийг зэр бол одоо халдаагдахгүй гэдэг нь тийм нүгэл хилэнцсийг өөрөө хураахгүй хийхгүй байхын тухайд л аль одоо чадах чинээгээр хүч чадлаараа шамдах хэрэгтэй юм аа гэж. Ягаад л хөхтэй тэрийг нагарж унаа богдын одоо шиврэн гэдэг ном дотор нүглийн одоо үр юм аа тийм ээ. Зовлон тамийн зовлон гэдэг чинь мэргэвийн барав юм аа гэсэн нүглийн одоо үр юм аа гэж. Тэгээ эдгээр нугуудын одоо савн буюу хөрөнгө нь тэр одоо тамийн зовлонгийн одоо хөрөнгө тийм ээ хэрвээ одоо ногоо бол өөрийнхөө одоо савн хөрөнгөөс урган шүү дээ тийм ээ. Тэрийн шиг тэр тамийн зовлонгийн одоо хөрөнгө уг шалтгаан юу юм бэ тэрийг бие ихэл сэтгэл гурвын гэмт явдал юм гэж. Тийм учраас чивэр юу болох нооч тэр бие ихэлний одоо гэмт явдлыг тоосны төдийгч одоо хийхгүй байх хэрэгтэй. Тэр мэт байхын тулд нижийн ихэр өөрийнхөө гэсэн үг тийм. Нижийн гэдэг нь ер нь өөрийн гэсэн ямхтын гэдэг. Өөрийнхөө хүч чадлаар шамдан зохиогоорой хэмээн зарлигдсан байна гэж.